Улирал эхлээд албан ёсны тоглолтод ялагдлын амтыг мэдрээгүй хоёр баг 2-7 хоногийн өмнө Парк де Пренст голгүй тэнцснээр 7 оноотой АС-ыг хамтдаа тэргүүлж байгаа. Хариу тоглолт Мадридэд болох тул талбай эзэдийн хувьд баг зэргийн давуу талтай. Реалын хөгжөөнд дэмжигчдийн харамсалт Рафаэль Бенитес, Карим Бензема, Гарет Бейл болон Arbeloa, Carvajal нарын бэртлээ бүрийн эдгэж амжаагүй чухал тоглогчдоо талбайд гаргаж чадахгүй. Бензема, Бейл, Arbeloa нарт ийм чухал тулаанд талбайд бүтэн 90 минут тоглоход дадлага дутагдж байгаа. PSG бол жилээс жил чангарч байгаа хүчтэй баг гэдгийг бүгд мэднэ. Биднийг маш хүнд тулаан хүлээж байна. 3 оноо авахын тулд бид эцсээ хүртэл тэмцэх шаардлагатай. Бенитесийн мэрэгжлэнэгт Лорен Бланч, Муэдл, Өнөөшин Пасторе, Маркинус нарын гарын тоглогчдоо орлох шаардлагатай. Лиг 1-ийг 10 онооны давуутай тэргүүлж байгаа Парис Сен-Жермэний дасгалжуулагч баг нь Сантьяго Бернабеу тэнцхийн төлөө тоглохгүй. Багт нь энэ тулаанд ялах бүх боломж бий гэдгийг мэдгдсэн байна. Өнөөшний ялагчийн хувь заяа хоёр багийн суперод хэрхэн тоглохоос шалтгаална. Криштиано Роналдо улирлын 8 дахь гоолоо өнгөрсөн амралтын өдөр Лас Палмасын хаалганд оруулсан. Харин Ибрахимовичийн хувьд PSG Рент ялалт байгуулахад амарсан эдэж лигийн сүүлийн 5 тоглолтод 7 гол хийж бэлтгэл сайтай байгаагаа харуулсан. Энэ хоёроос гадна Манюгаар дамжиж Парисын багт ирсэн Анхел Ди Мария Мадридэд эргэн ирж байна. Бэлтгэл сайтай байгаа Аргентины жигүүр хуучин багийнхаа хаалгыг Милахаас татгалзахгүй хэмээн мэдэгдээд амжсан юм а. АС-ийн 3 дугаар байрны төлөөх халц тулаан Шахтёр, Мальмö багуудын хооронд өрнөн эхний тоглолт шведүүдийн ялалтаар өндөрсөн тул Мирча Луческугийн баг талбай дээр зөвхөн 3 оноо хэрэгтэй.